байцгаана та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Түүх нийгмийн ухааны өгшинх мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ олон улсын харилцааны улс бус оролцогч тэмээх сэдвээр хичээл заахаар бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За хичээлийнхаа эхэнд та бүхэндээ олон улсын улс бус оролцогчдын нэгэн жишээ олох. Одоо баримтаас танилцуулъя л да. За үүнд бол улаан загалмай болон улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос за Монголын зуудын гамшигт нэрвэгдсэн 17 аймгийн 115 мянган малчдыг хүрэл хүүхдийн дулаан хувцас том хүний гутлаар хангах зорилготой яаралтай тусламжийн уриалгыг бол олон улсад хандаж ингэж гаргасан байна. За Монголын улаан загалмай нийгэмлэг улсын байнгын онцгой комисс мэдээлэл үзэхэд 133 мянган өрхийн 665 мянган малчин за 2009 оны ганц зуудын гамшигт нэрвэгдсэн гэсэн юм судалгаатай хуримд гарсан байна. За 2002 оны 11 сард олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос нөхцөл байдлыг бол газар дээр нь үнэлэх ажлыг зохион байгуулж Монгол улсад эмзэг байдлыг үүсгэж байгаа дараах 33 хүчин зүйл байна гэж тогтоож дүгнэлт гаргасан байна. За нэгдүгээрх бол байгаль цагуураас хамааралтай бэлчээрийн мал аж ахуй. За түүнээс хэд хараат улс орны эдийн засгийн байдал бол асуудлыг ингэж өндрүүлэхэд хүргэлээ гэж үзсэн байна. За хоёрдугаар дүгнэлт бол 1999-с 2000 он тохиолдсон цаг агаарын онцгой хүнд байдал нөлөөлжээ. За үүнд бол тэр жил бол их галт төмөр энд тэнд их гарсан. За зуудын гамшиг тухай үед маш хүчтэй тохиолдсон байгаа нас нөлөөлсөн байх гэж бодож байна гэж дүгнсэн байна. За гуравдугаарт бол нийгмийн социалист тогтолцооноос ардчилсан нийгэмчилж үйл явцын бэрхшээлийн нэг хэсэг нь юм аа гэсэн юм үндсэн дүгнэлтүүдийг бол гаргасан байх магадaltaй гэж үзээд одоо хичээлд бол ашиглахаар жишээ болгон оруулсан байна. За өмнөх хичээлдээ ярьсанчлан олон улсын улс бус оролцогчдын гол төлөөлөгч бол төрийн бус байгууллагууд за мөн үндэстэн дамнасан корпорацууд байдаг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. За олон улсын байгууллага гэдэг дээр бол саяын жишээ авдаг улаан загалмай бол улаан хавирган сар. За үндэстэн дамнасан корпорац гэдэг дээр бол Солонгосын алдарт Samsung компани гол жишээ болгон авч үзэж болж байна. За төрийн бус байгууллага нь бол төр засгийн оролцоогүйгээр сайн дурын үндсэн дээр иргэдийн санаачилсан үйл хэрэг өргөжөж улс үндэстэн дамнасан төрөл бүрийн байгууллага олон улсын байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагаанд тодорхой үүрэг чиглэлээр оролцож нөлөө үзүүлдгээрээ олон улсын харилцааны оролцогч болдог гэсэн онлын тодорхойлт байна. За олон улсын харилцаанд дахин оролцогч хоорондын харилцааг бол маш тодорхой хүснэгт байдлаар харуулах юм бол мэдээж бүх харилцаа бол засгийн газраар дамжих ёстой. Засгийн газрууд нь бол төрийн бус байгууллага бол үндэстэн дамнасан корпорацууд байна. Хоёр улсын засгийн газар бол яг иймэрхүү байдлаар хандаад за олон улсын төрийн бус байгууллагууд болж хоорондоо ингэж харилцдаг гэсэн үндсэн одоо систем харагдаж байна. За ерөөсөө л улс бус оролцогч болох хоёр л жишээ одоо юм л да. Төрийн бус байгууллага байна. Эсвэл тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн одоо олон орнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үндэстэн дамсан корпорацууд байж болно гэдэг энэ хоёр жишээ. Одоо энд нэр бол бүгд мэдээж бол засгийн газрын одоо уриалга санал дэмжлэгтэйгээр одоо цааш үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нэгднэ гэсэн энэ байдал бол схем дээрээс харагдаж байна. За дараагийн сэдвийг энэ хичээлдээ хамтдаа шууд ороо явуулъя гэж бодож байна. За иргэн олон улсын харилцааны оролцогч болох нь гэдэг сэдв байгаа. За үүн дээр одоо та бүхэн энэ хүнийг сайн таньж байгаа. Одоо бүхийн болон Монгол улсын гавьяа тамирчин Бундмаа гэдэг хүн байгаа. За энэ хүн бол одоо жишээ нь Хонконгийн Шишаогийн удирдлагаар тус хотод одоо ажиллаж байгаа. За Хонконгчуудын хувьд одоо бүхийн төрлөөр ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байгаагүй бөгөөд эх орондоо болох энэ удаагийн одоо Азийн аврах шалгаруулах тэмцээнээс анхны медалийг хүртэх зорилт тавьж за манай жудоочдыг одоо энэхүү шигтэй багтаа урьж ажилласан байх жишээ нь энэ бол өөрөө олон улсын харилцааны иргэн одоо олон улсын харилцаанд хэрхэн яаж оролцож болдгоо гэдгийг одоо жишээ байж болох юм аа. За олон улсын харилцаанд оролцогчдыг үйл ажиллагааны хамрах хүрээ төвшнгөөр нь хамааруулаад ер нь 3 төвшөнд авч үзэж болж байна.
За нэгдүгээрт бол үндэсний түвшний. За хоёрдугаарт бүс нутгийн. За гуравдугаарт бол дэлхийн хэмжээний гэж ингэж ангилж болохоор харагдаж байна. За үүнээс цаашлаад бол бичил оролцогч гэдэг бас нэг ойлголт байна. За үүнд одоо иргэн байж болно. За аж ахуй нэгж байж болно. За байгууллага байж болно гэдэг ийм үндсэн 3 чиглэл дээр бол бичил оролцогчд байж болох нь. За байгууллага дээр гэх юм бол жишээ нь одоо сургуулиуд өөр улсын одоо сургуулиудтай хамтран багш солилцоо болон сурагч солилцоо явуулж болно гэсэн үг. За аж ахуй нэгж дээр одоо жишээ авах юм бол манай одоо ямар нэгэн сургууль байлаа гэж бодоход тухайн сургууль маань Toyota юм уу эсвэл Samsung одоо гэх мэтчлэн үндэстэн дамжсан корпорацууд юм уу эсвэл аж ахуй нэгжүүдийн хоорондын үйл ажиллагаа байж болно. За иргэн гэхээр одоо Монгол улсын иргэн, Америкийн одоо иргэнтэй ч юм уу, Туркийн иргэнтэй харилцаа бол бичил оролцогч болж ингэж харагддаг байх нэ. За иргэн олон улсын харилцаанд оролцохын тулд бол дараах бас бичиг баримтууд заавалчгүй байх ёстой гэсэн юм шаардлага байдаг. За үүний нэгдүгээрт бол иргэний үнэмлэх байна. За иргэний үнэмлэх бол Монгол улсын иргэн баталгаажуулж буюу албан ёсны баримтчиг иргэний үнэмлэх байна. За иргэний үнэмлэх бол өөрөө шаардлагыг хангасан serial код, ургийн овог, одоо нууцлал бүхий ийм зүйл байх ёстой. За хоёр дахь бол гадаад паспорт. За гадаад паспорт бол гадаадд зорчихдоо Монгол улсаа төлөөлж иргэн болохыг нь одоо илэрхийлж буй баримт бичиг учраас энэ одоо бичиг баримтууд бол заавал тухайн иргэнд байж иж одоо гадаад улс оронд зорчих гадаад улс оронд Монгол улсынхаа одоо нэрийн өмнөөс зорчих эрх одоо авдаг байна. За олон улсын харилцааны иргэд хоорондын харилцааг олон улсын иргэний эрх зүй харилцаа гэсэн юм харилцаа зохицуулдаг байна. За Монгол хүний аюулгүй байдал иргэний үндсэн эрхийг нь хамгаалах асуудал улс хоорондын харилцаанд бол нэн чухал тооцогддог. За Монгол улсын хөлийн чандад байгаа иргэн за хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь төрийн одоо гол зорилгын одоо нэг мөнөөс өмнө байдаг. За өнөөдрийн хичээлийн одоо гол түлхүүр болох одоо иргэн олон улсын харилцаанд оролцох одоо тухайн улсын одоо засгийн газар иргэдтэй одоо ямар хамгааллын бодлого явуулах ёстой юм бэ гэдэг тал дээр хэд хэдэн жишээ одоо хэлье. За Монгол улс бол гадаад улсад зугаа бүрийн эрх төлөөлөгчдийн газар нь өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг нь үндэсний болон тухайн улсад хууль тогтоомж олон улсын гэрээний хүрээнд бол хамгаалах ёстой. За хоёрдугаарт Монгол улсаас гадаад улсад суугаа бүрэн эрх төлөөлөгчдийн газар за өөрийн суугаа болон хавсран суугаа улсад амьдарч ажиллаж суралцж байгаа иргэдийнхээ одоо бүртгэл судалгааг хөтлөөд тэдэнд шаардлагатай үед нь тусалцаа дамжлыг үзүүлэх. За гуравдугаарт гадаадд зорчиж байгаа иргэдийнхээ хар тамхи за хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөх байдлаас нь сэрэмжлүүлэх. За хэрвээ ийм төрлийн одоо гэмт хэрэгт холбогдож хохирогсон болвол за тэдний эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах. За дөрөвдүгээрт гадаадд байгаа иргэдтэй тэдний хууль ёсны эрх хэрэгчлөө үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай одоо бусад мэдээлэл зөвлөгөө өгч явах. За тавдугаарт гадаадд буй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага за холбоотын үйл ажиллагааг дэмжин ажиллах одоо ийм хамгаалах бас бодлогууд бас байдаг байна. За ингээд өнөөдрийн хичээл маань нэр хүрээд өнгөрлөж байна. За гэрээний даалгаварт MNB телевизийн гадаад мэдээний хэсгийг үзэж тэмдэглэл хийгээд за гадаад харилцаанд оролцогчдыг ялган ангилаарай гэдэг гэрээний даалгавар өгч байна. За өнөөдрийн хичээлээ маргааш үхэх мэт амьдр харин хизээч үхэхгүй мэт сур гэдэг Махатма Гандигийн үгээр төгсөж байна. Ингээд дараа уулзтлаа. Түр баяртай хүүхдүүдээ.